За 90 оноос хойш ингээд одоо Монгол хүмүүс одоо гадаад паспорттай болоо. Тэгээд 97 оноос эхлээд ингээд гадаадын жуулчид их орж ирээд за ингээд Түмэн Тэмээний баяр гэдэг энэ аялал жуулчлалын зориулалтайгаар ингээд энэ жил одоо 27-8 дахь жилдээ ингээд хийж байна. Тэгээд энэ баяр маань бол одоо Өмнөгов аймгийн өвлийн хамгийн том баяр наадам. Ерөнхийдөө бол Тэмээ оролцсон, Тэмээчд оролцсон бол Монголын хамгийн том баяр наадам. Тэгээд өвлийн цэгтээ бол монголчууд Тэмээгээ уралдуулдаг. Тэмээнийхээ сүү цагаан эдгээр цагаан сарынхаа өмнө одоо хөдөлთა 8-аагаа хийдэг, цагаан сарынхаа бэлтгэлийг хангадаг. Энэ сайхан цаг үед бас өвлийн хувцас ундраа өмсдөг, дээл хувцас өмсдөг ийм сайхан баяр наадам маань болж байна. Энэ баяр наадам дээр Монгол улсын ерөнхий сайд Зандан Шатргаа өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцлоо, баяртай байна. За хэдхэн хоногийн өмнө мөн одоо Дундгов аймагт болсон Тэмээчдийн одоо 5 дугаар зөвлөгөөн дээр Монгол улсын ерөнхийлөгч өөрийн биеэр одоо оролцож Тэмээний уралдаа үзэж Тэмээ унаж үзсэн. За тэгээд тэр одоо 1 сарын 24-ний өдрийг Монгол Тэмээний өдөр гэж зарласан. За дэлхий дээр 2 бүхтэй Тэмээг Монгол Тэмээ гэж нэрлэдэг. Дэлхий дээр хамгийн олон Тэмээтэй 2 бүхтэй Тэмээтэй орон Монгол улс. Тэгэхээр дэлхийн 2 бүхтэй Тэмээний өвлгийн нутаг учраас Монгол Тэмээ гэж нэрлэдэг. Тэгээд тэр одоо 24-ний өдрийг Монгол Тэмээний өдөр болгон Монгол улсын ерөнхийлөгч зарласан. За ингээд энэ маань одоо улсын их хурлаар батлагдаад ингээд жил болгон одоо Монгол Тэмээний өдөртөө монголчууд боллоо. За энэ нь бол Монголын одоо өргөн удам говь нутаг, говь тал хээрийн бүсийн энэ малчид ард иргэд ард түмний амжиргаанд хамгийн их нөлөөлдөг энэ Тэмээ гэдэг сайхан амьтан. Энэ Тэмээг одоо харж хандаж маллж явдаг энэ малчин ард түмнийг төрөөс анхаарч байгаа хамгийн том илэрхийлэл бол энэ Тэмээний өдөртөө болгож Тэмээчдийг улсын одоо алдар цол болгож Тэмээг уйж сойдог хүмүүст уралдуулдаг хүмүүст улсын цол олгох гэж байгаа нь бол одоо маш том анхаарлаа. Энд бол урамшиж одоо малчд маань Тэмээгээ өсгөж одоо эдийн засгийн солонгорч тийм ээ хот руу төвлөрлийг сааруулж одоо малчин ард түмэн маань илүү хангалуун амьдрах юм боломж олон бүр бүрдэх юм аа. Ер нь жуулчдын тухайд ямар байна? Өнгөрсөн жил одоо том инфлюенсер ирж сонирхожсэн ийм бас онцлогтой. Энэ жилийн тухайд маш олон жуулчд ирсэн байна. Жуулчдыг ер нь татах чиглэлээр Өмнөгов аймаг бас ямар амбицтай байна? Одоо энэ онгоцны буудал барих зэрэг юм асуудал яригдчихсан. Тий, одоо өвлийн аялал жуулчлалын бас том хэлбэр бол энэ Тэмээний баяр. Тэгээд Тэмээний баярыг үзэх гэж одоо халуун орны хүмүүс их сонирхож ирдэг. Тэгээд жуулчд маань энэ жил их ирсэн байна. Тэгээд тогтмол хийдэг болсон. Тогтмол хийснээр аялал жуулчлалын компаниуд маань одоо ажлаа төлөвлөхөд бол саадгүй болсон. Дээрээс нь манай аймгийн зочдуудлын даацнууд нэмэгдэж байгаа шин зочдуудад ашиглалтанд орж байна. Бидний хамгийн том зорилго бол энэ олон улсын онгоцны буудал болгоод энэ гадаадаас шууд онгоцуудыг одоо Япон солонгос энэ урд одоо ордс бүгд найрамд хотод дулсаас авах энэ дээр одоо их анхаарал төвлөрүүлж ажиллаж байна. Тэгээд улам бүр одоо цаашдаа тогтмол хийж жуулчдыг ирүүлнэ. Тэгээд одоо жуулчдаа сайхан үйлчлэх одоо хөдөлთა 8 олон болж байгаад бол талархалтай байгаа. Ер нь Тэхэндээ бас мэдлэгээр төвшүүлж. За ингээд нутгийн зон олон одоо өмнөний цэнхэр говь нутгийнхаа нийт ард түмэнд энэ Монгол Тэмээний өдөртөө болсны баярын мэндийг хүргээд энэ жил одоо 500 гаруй Тэмээ тоолуулж одоо сүүлийн 20 гаруй жил Тэмээг 2 дахин өсгсөн нийт одоо говьчууд Тэмээчтэй сар шинийн баярын мэндийг хүргэе. Та бүхэн маань сар шиндээ сайхан шинэлээрэ. Тэмээ поло спортыг ер нь хөгжүүлэх тал дээр бас их анхаарч ажиллаж байгаа. Одоо Тэмээ холбооны тэргүүн үнийг Дундгов аймгийн тухайд бол жишээ нь Тэмээ поло спортыг одоо аялал жуулчлалтай холбож хөгжүүлэх ч гэдэг юм уу. Тиймэрхүү бас чиглэл. За Тэмээ поло бол одоо бас хөгжиж байгаа. Тэгээд Тэмээ поло болон одоо Тэмээ уралдаан, Тэмээний бөөхө тэмцээн одоо Тэмээний тойрог замыг хийхээр бас одоо бид ажиллаж байна. Тэгээ Өмнөгов аймгийн орон нутгийн засгийн хөрөнгө оруулалтаар эх хонуудад одоо Тэмээ тойрогоор уралдаг болно. Ер нь дэлхийд дээр нэг бүхтэй Тэмээ бол тойрогоор уралддаг. Тэгэхээр одоо энэ тойрогоор уралдаж олон дахин богинохон тойрогоор үзэгчдийг одоо үзүүлж яхаар ийм морин тойруулагч, Тэмээ тойруулах ихээр ажиллаж байна. За ингэснээр одоо улам илүү сонирхолтой болно. Тэмээг бол хүмүүс бас их сайн мэддэггүй. Ер нь бол хамгийн хол зайд бол хамгийн төсвөртэй амьд. Энэ бол одоо 50-60 км шууд одоо ингээд нэг хурдаараа явах тийм боломжтой амьд бол тийм ээ. За